Хэрхэн мөндөд үзэгчдээ бидний зүгээс бэлэн хүргэдэг Баян наадмын нэвтрүүлгийн шинэ дугаарыг үзэгч та бүхний хүртээлэхэд бэлэн болж байна. За энэ удаагийн дугаараа бид бүхэн Мандан Мадарахын өрөөлтэй Өмнөгов аймгийн Манлай сумаас бэлэн хүргэж байна. За Өмнөгов аймгийн Манлай сумаас 17 дугаар жарны сүрээр дарагч хэмээх гал морин жилийн босгон дээр Монгол улсын гавьяат малчин цол тэмдгээр за Манлай сумын гүмэрвагийн Монгол улсын хошоо авраг малчин Должин сүрэнгийн Бямбжав Монгол улсын ерөнхийлөгчийн зарлагаар Монгол улсын гавьяат малчин цол тэмдэг хүрсэн юм аа. За Монгол улсын гавьяат малчин Должин сүрэнгийн Бямбжав түүний хань үр хүүхдүүд Өмнөгов аймгийн Манлай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг дарга хамгийн газрын зүгээс гавьяат малчины цолны мэл алга Баян наадмыг 2026 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Манлай сумд зохион байгуулсан юм аа. Монгол төмнийхэн буян хөшгийг дааж төмэн сүргэн өсгөн үржүүлж төм малын буян хурааж Монгол ах буй нүүдэлчний соёлыг тэтгэн яваа. За Монгол улсын гавьяат малчин Должин сүрэнгийн Бямжав за Балчир баг наснаасаа мал маллаж олон сайхан амжилтыг гаргаж энхүү Монгол улсын гавьяат малчин хэмээх эрхэм цолыг хүртсэн юм аа. За ингээд нэвтрүүлгийн эхэнд Монгол улсын гавьяат малчин Должин сүрэнгийн Бямжавын товчхон намтрыг үзэгч та бүхэндээ танилцуулъя. За Должин сүрэнгийн Бямжав нь Өмнөгов аймгийн Манлай суманда 9 хүүхэдтэй малчин гэр бүлийн 3 дахь хүүхэд болон мэндэлж за өнөр өтгөн гэр бүл төсөж торинсон. За тэр үеийн залуусын адилаар 3 жилийн цэргийн албаа хааж ирснээс хойш өнөө хүртэл тэмээ сүргийг өсгөн үржүүлэх, унлаг эдлэгэн сургах, үйлдвэр ухсаа ашиг шимэн сайжруулахад онцгой хөнөмөр оруулснаар ирсэн билээ. За тэдний гэр бүл булаг шавхтай, хонгор, баян булаг, ихэн дөхөм, дунд дөхөм, говийн дөхөм зэрэг тэмээн сүрэгт тохирсон говьрхог, цаг будраг, шавг, модлог, бутлаг, ургамалтай, урсгал, булгатай, сэлүүн сайхан бэлчээрийг сонгон нутаглаж ирсэн төвхтэй. За нэгдэл мигмийн үед түүний төлөвлөгөөт эдийн засаг, үйлдвэрлэлийн норм, хамт олонны итгэлийг өндрөөр хүлээсэнд талархан шагнал урамшуулал баярын бичиг өргөмжлөл олноор хадгалуулсан байдаг. За тухайн үеийн хамгийн том шалгуурууд болох улс аймаг нэгдлээс баталсан ноосуу ботго бойжуулалтын төлөвлөгөөг байнга давуулан биелүүлдэг. Говийн эрсдэс, уур амьсгал, ган цудын хүндрэлтэй жилүүдэд хорогдлгүй давсан далуу гэр бүлийг малжуулан дэмждэг бөгөөд түүний малжуулсан өрхөөс аймгийн авраг малчид олноор төрөн гарсан зэрэг үеийн олон арга үзүүлэлтүүдийг хамгийн сайнаар хангаж ирсэн тул за энэхүү Монгол улсын гавьяат малчин хэмээх эрхэм цолгоны эзэн болсон байна. За энэхүү Монгол улсын гавьяат малчин Должин сүрэнгийн Бямбжавын цолны мэл алга Баяр наадмын албан ёсны нөөлтийн арга хэмжээ за Манлай сумын Баяр наадмын талбай дээр зохион байгуулагдаж за нийлдэм арга хэмжээнд Өмнөгов аймгийн хөдөө аж ахуйн газрын дарга Бат Эрдэнэ за Өмнөгов аймгийн Тэмээн соёл спорт уралдааны холбооны дэдгэргүн Бадам Жунай за ингээд Манлай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг дарга за ингээд сум орон нутгийн удирдлагууд за хүндэтгэн зочид ирсэн хүндэт зочид төлөөлөгчд нутгийн олон түмэн хүрэлцэн ирсэн байлаа. За Баяр наадмын хүрээнд хурдан атны уралдаан, хурдан торгоны уралдаан болон за хүндэтгэлийн үйл ажиллагаанууд зохион байгуулагдахаар болсон юм. За ингээд эрхэм мөндөд үзэгчид та бүхэн Өмнөгов аймгийн Манлай сумын Монгол улсын гавьяат малчин Должин сүрэнгийн Бямжавын цолны мэл алга Баяр наадмын албан ёсны нээлтийн арга хэмжээг хүлээн авч үзнэ. Монгол улсын ерөнхийлөгчийн зарлагаар Монгол улсын гавьяат малчин хэмээх эрхэм үнэтэй шагналаар шагнагдсан Должин сүрэнгийн Бямжав ахын мэл алга наадам өргөн дэлгэр сайхан эхэлж байна. Тэгээд энэхүү мэл алга наадамд хол оройос зорин ирсэн нийт хүмүүстэй бас энэ өдрийн амар амгалан айлтхан мэдчилье. За Манлай сум бол Өмнөгов аймагта мал аж ахуйн салбарт бас тэргүү эгнэнд явдаг ийм нутгаа олон сайхан хөдөлмөрч малчин ард түмэнтэй тэмээнийхэн тоогоор аймагта 3 дугаараар Монгол улсын хэмжээнд эхний 5-т ордог ийм сум. За манай гавьяат малчин бол тэмээн сүргийг өсгөж үржүүлэх, тэмээг хамгаалах энэ ариун үйлсэд маш их хөдөлмөр зүтгэлээ гаргаж гавьяа байгуулж Монгол улсын авраг малчин хэмээх эрхэм үнэтэй цолыг бас хүртэж байсан ийм эрхмээ. Тэгээд Манлай сумаас төрж гарсан алдартай гавьяатнуудын гавьяат цолтны 17 дахь гавьяат цолтон болж нийт манлайчуудыгаа өмнөговчуудыгаа тэр дундаа тэмээн сүргээ өсгөн үржүүлж байгаа тэмээжд малчтынхаа бахархал болж гавьяат малчин хэмээх эрхэм үнэтэй шагналаар шагнагдсан анхны хүн болж байгаамаа. Тэгээд Манлай сумын 100 жилийн түүхтэн сайхан нутгийн маань түүхэнд тодор өчгдөх юм сайхан гавьяа байгуулсан. Энэхүү гавьяа хүртсэн
эрхэм махтаа болон гэр бүлийнхэн хүмүүс ах トゥ төрөл төрөсөд бүх хүмүүст нь бас халуун баяр хүргэн мэдчилье. За Өмнөг аймгийн засаг дарга Насан буянгийн Игот даргын зүгээс одоо Монгол Улсын говьяат малчиндаа бас хүндэтгэл үзүүлж за ноён сэврийн хийцэн энэ мөнгөн аяг за тэгээ алт цэнхэр хадаг одоо хөргүүлж одоо бас талархал өвшүүлсэн байна. Бүгдээрээ баяр хүргье. Дөчин сэргийн Бямжив танаа үндэсний баялаг болсон мал аж ахуйн доктортой эрхлэн эх орныхоо эдийн засаг нийгмийн хөгжилд өндөр хувь нэмэр оруулсан бүтээж хөдөлмөрийг тань өндрөөрөнлөж Монгол Улсын говьяат малчин болсонд баяр хүргэж өргөмжлөлт хадгалуулав. Монгол Улсын их хурлын гишүүн эдийн засгийн байнгын хорооны дарга Монголын Тэмээн соёлын спорт улдааны холбооны ерөнхийлөгч Эренчин Бямбын сэтэр жигсэн байна. 2026 оны 3 дугаар сарын 15 гэсэн сайхан өргөмжлөлийг доос хадгалуулж байгааг та бүхэндээ дуулахад таатай байна. За энэ сайхан дурсгалын зүйлийг хамт одоос гардуулж байна. За ингээд Өмнөг аймгийн хөндлөлтөйчин газрын дарга Батэрдэн дарга одоо бас Монгол Улсын говьяат малчин Бямжив төндөтгөл үзүүлж байна. За мөн одоос Монголын Тэмээн соёл Өмнөг аймгийн Тэмээн соёлын спорт улдааны холбооны дэд тэргүүн Бадамжны дарга маань одоос гэргий дадагийн урд насны эгчд маань одоо хөндөтгөл үзүүлж байгаа та бүхэндээ дуулахад таатай байна. За Өмнөг аймгийн засаг дарга Насан буянгийн Игот тэргүүтээ одоос Өмнөг аймгийн бас өдөрлгүүдийн зүгээс одоо хөндөтгөл үзүүлж байна. Говь нутаг хатуу ширүүн уур амьсгалтай энэ одоо бас хур тундас бага ордог цаг хүндэрдэг ийм одоо тэмээ маллахад говь нутагт мал маллахад бол бас их хөдөлмөр ордог ийм онцлогтой бүс нутагт энэ Монгол орны бас онцлогтой мал аж ахуйг эрхлэж Монгол Улсын говьяат хэмээх эрхэм үнэтэй цолонд хүрнэ гэдэг бол одоо хувь хүний маш их хөдөлмөр зүтгэл бүгд найрамдах Монгол ард улсын аварга малчин хүн. Гээд ирэхээр тэр төлөвлөгөө ноорон биелүүлдэг байх үе улсын аварга малчин. Манлай сум нь өөрөө бас тэмээ байх орчин багтай. Нэг баг нь л тэмээний баг байдаг. Энэ бүс нутгаас ингээд хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж Өмнөг аймгийнхаа малчин түмнийг манлайлж Монгол Улсын говьяат малчин гэдэг эрхэм үнэтэй цолоор шагнагдсанд Хүнсүдэ аж ахуйн газар аймгийн одоо иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг дарга хамгаалын газар өмнөөс бол талархалтай байна. Мөн нийт малчтынхаа өмнөөс бас Бямжив одоо баярж талархаж байгаа сая мөн илэрхийллээ. Монгол Улсын төр засаг говь нутаг руу зөвхөн уулуурхай биш ээ. Энэ бол энэ өв соёл нь болсон тэмээн сүрэг уламжлалт мал аж ахуйг нь бас цуг авч явах хэрэгтэй байна гэдгийг харж байгаа бас нэг илэрлэгж бас бодож байна.
хайрангойсон үр баяраар хаягаа дэлсэн үнэг гүрэмэлийг хөрөн огосоготой үнэхэри сайхан урван түхминдээ Ухтэн тэмүүлсээр идэ таны хадэж сүсэлэн өрөвдөө индэ нэтмэни гам хайлгота ичли сайхан урван түхминдээ Чих чин чинээ байхад чиний гэж. Чихэнд аав гурав шинэхэж ажилласан нэр. Хүмүн гэж дуудах ээжийнхэн нунаар хөлөн нүцгэн дэгдсэн нэр. Томоогүй насан сурагчийн ширээн дээр байлаа. Торнуу насан цэргийн бодлого тайр байлаа. Орин насан захлын доктор дээр байлаа. Онгод төрж найргийн номын хавцсан дээр байлаа. Өөр тунагцсан нэрэн өчигдөж хугалаагүй. Өөрөө бусад худалдаагүй. Өнгө зүсрийн ширээн дээрээс өвдөг дорон ивээгүй. Гэглэн цайлхан миннэрэн гэгэн өдөр дуцсны харцуур сашгирж явлаа. Гэрэлгүй шөнө хүнжлийн сэчүүрт шивнэж явлаа. Өөр тунагцсан нэрэн өргөж авбал гарахал өмчил чавын нэрэн уяудж унагд будамшиг. Заяасан мөрихгэн сэтгэлийн сэвтэж зандхан мучраа улаасын мөчрийг хугалсан мод эмнэл. Элэн цэцгийнхээ ясыг өндөлзүүлж эхий чин сүнс элгүй шуу болсон бол ойл. Сайн хүн нэрээ гэдэг, сайхан шуу өдөн гэдэг, алсын газар алтрыг тэндуутад улсын налбааруулдан болсон уярлын нөлөөс зөвхөн турж улаан хөхөнгөн тунаа. Эрдмийн соён бүргэлэлдэж эх хорны нэртэй цуглагдана, эцгийн чинь нэртэй цуглагдана. Чиний нэрийг дуутахад хүлгэндэл босч байхын залви, чиний нэрийг дуутахад хүний яс хавталж байхын зовлон бий. Орчтон ганцхан олдсон ганцхан нэр, өвхийн номин тэнгэрд од шиг гэлэлцсэн нэр, утаа гарсан шинхэн голомтын уурсан цэнхэр дөлн гэрэлтэн уянга нэвсэн гөлгийн бүүний өвдөс шингэсэн аялгуун цэцэрнэ. Настыг висгэж, нартыг жаргах нандин сайхан нэр, натаг дөржин дуссан миний нутгийнхны нэр, нэрэн харил гэж их хором надад дүрхэн шинсэн
Нэрэм бодгижинд ичим нэн сэрүүн дэн згсэн саясан үрстэн овлох нэр заламж хойчтон өвдүүлэх нэр төрөхөд өдгөн нэр бичүүлж төгсгөд чулуун дэрс илүүлнэ. Баярлалаа. Тэгэхээр өнөөдөр бас Манлай сумаас маань төрөн гарсан Монгол улсын гавьяат малчин одоо Толжин сэрэнгийн Бямж юм хэмээх одоо эрхэм сайхан малчны маань бас толны мялаалга энэ сайхан үндэтгэлийн үйл ажиллагаа болж байна. Тэгээд Манлай сум бол одоо яахан аргагүй олон алдарт сууд төрөн гарсаа. Тэгээд энэ гавьяатынхаа талаар тусам орнуудынхаа талаар сайхан сэтгэлээ авах. За өнгөрчөө могой жил бол одоо манлайчуудын хувьд ололт амжилт төрөн мөн одоо олон сайхан алдар гавьяатнууд, цолтнууд турсан ийм сайхан жил боллоо. Тэгээд морь жилийн босхон дээр Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Монгол улсын гавьяат малчин хэмээх эрхэм үнэтэй цолоор одоо манай Манлай сумын Өгөөмөрөгийн Монгол улсын аварга малчин тэмээчин одоо Бямж уугаа маань шагнагдаж манлайчуудын говьчуудыг одоо нийт тэмээчдийг баярлуулсан сайхан үйл явдал боллоо. Манлай сум бол одоо алдар гавьяатны өлгийн нутаг. Манай сумаас төрөн гарсан одоо 17 дахь гавьяат болж байна. За тэр дундаа тэгээд яг гавьяат малчин хэмээх одоо чиглэлээр шагнаж байгаа анхны хүн болж байна. Тэгээд энэ эрхэм хүн маань одоо тэмээн зэргийг өсгөж үржүүлэх үйл хэрэгт бол маш олон жил хөдөлмөрлөл зүтгэж одоо Монгол улсын аварга малчин буюу одоо тэмээнийхээ чиглэлээр Монгол улсын аварга малчин цол хүртэж байсан. Тэгээд тэр амжилтаа одоо батгаж олон жил одоо тэмээн зэрэг өсгөн үржүүлж залуу малчтад төлөвлөлтөнд дуурайлуулж сум орноттой хөндлөгдөж тэмээ гэж энэ агуу сайхан амьтныг одоо олон жил дараалсан өндөр тоонд тоолуулж ингээд тэмээг хамгаалах үйлс маш их хөв нэмэр оруулж ингэж ажилдаг юм хүн байгаамаа. Тэгээд гэр бүлийн өмнөөс урт нас ингээд ихч манаас ажил хөдөлмөрч одоо дуусандаа хөндлөгдсөн олонтой цайтай юм сайхан хүмүүс байдаг юм аа. Тэгээд өнөөдөр бас цолныхаа мялаалга наадмыг манлайчуудтайгаа хамтран одоо тэмээ соёлыг хөгжүүлж одоо тэмээний уралдааныг зохион байгуулж наадам хийж байна. Тэгээд энэхүү наадмыг бас Манлай сумын засаг даргын тамирын газар самтран зохион байгуулж байгаа. Тэгээд энэхүү наадамд хүрэлцэн ирсэн бүх төчид төлөөлөгчд бас талархал дэвшүүлье. За тэгээд могой жил бол мэдээж бас Манлай сумын хувьд бас сайхан жил болж өнгөрсөн байна. Тэгээд гал морин жил маань одоо гараад хэдхэн онж байна. Тэгээд нутгийн олондоо сайхан шин сарын шинэ жилийн одоо энэ сайхан морин жилийнхаа мэдлэгээ өрөөлөг гэхгүй тийм. За өнгөрчөө могой жил бол би түр хэлсэн Манлай сумын хувьд бол олд амжилт өрн жил байлаа. Аймгийн баяр наадамд одоо хоёр залуу маань түрүү үзүүрт үлдэж Арслан заан цал хүртлээ. Монгол улсын аварга малчин бас төрсөн. За Манлай сумын одоо Манлай сумд одоо төрж өссөн хүмүүсээс одоо хоёр гавьяат төрсөн байгаа. Нэг нь одоо энэ Бямж уугаа маань байгаамаа. Тэгээд иржөө морь жил бол одоо манлайчуудын хувьд илүү их олд амжилт, илүү их одоо нэр алтраас мандсан ийм сайхан жил болно гэж бодож байгаа. Тэгээд нийт манлайчуудаа нийт нутгийн зоо олондоо эрүүл их хасчрал сайн сайхан бүхнийг өсөй өрөөё. Тэгээд гавьяат маань булган сүлтэй байж Манлай нутгаас одоо дараачийн олон гавьяатаа төрөх болтугай. Мөн гавьяат маань одоо цолоо ахиулж хөдөлмөрийн баатар золон төрөх болтугай гэж өсөй өрөөё. За өмнө нь Манлай сумын сугрын бэнгүрсэнгийн одоо ордон гат нааталт зогсож харагдаж байна. За хорж илөө. За энэхүү эрхэм өнөд үзэгчтэй Өмнө аймгийн Манлай сумын Монгол улсын гавьяат малчин Толжин сэрэнгийн Бямжийн Монгол улсын гавьяат малчин цолны ялаалгын наадмын хурдан ат инхүү гараа 6 дээрээс эргэж байгаа торгон мочиг одоо үзэх шааргаж байна. За наатлуур энэ дунд цагаатай одоо урд атад Өмнө аймгийн Манлай сумын сугрын бэнгүрсэнгийн одоо урд ат наатлуур одоо гараад ирсэн харагдаж байна. 83 дугаартай Өмнө аймгийн хамаг эзэмээ яаж Цэцэгдэрэн баяр хатын одоо урд нь шар атад одоо бас наатлуур одоо гарч ирсэн байгаа харагдаж байна. За мөн одоо 53 дугаартай урд ат бас энэ дунд удаа гараад ирсэн байна. За энэ Өмнө аймгийн Манлай дунд аймгийн үйл эзэмийн үеч зол хоёрын одоо урд аач үзэгчтэй зол хоёрын одоо урд аад энэ 53 дугаартай түүний урд дээр 103 дугаартай урд аад одоо гарч ирсэн. За энэ одоо Өмнө аймгийн зогсож ирсэн мэ сумын алдарт байж Майнагийн амар санаагийн хөө боён нэмхийн одоо урд нь тайлг байна. За өнөөдрөөс атнуудаа урлаж байгаа юм байна. Аймаг сум орнуудын жанрт олон наадамдаас энэ жил уралдаж дайраг дөдрөг хүртэж байгаа юм одоо урдаад. За жаахан урагчдад одоо үзүүрийн атнуудаа харуулъя. За ингээд хурдан атны уралдааныг 7 дугаартай урдаалт хөдөлсөн Өмнө аймгийн Цогтгоо сумын аймгийн алдарт байж Төвдөнөржин ууган баярын одоо урдан 60 хүрэн гэдэг одоо атад гараад ирсэн харагдаж байна үзэгчтэй. 2019 онд Тормондоо Өмнө аймгийн Мандалаа сумын Баян хөшөөгийн 60 жилийн өн баяр наадам Тормондонд одоо төрүүлж ирсэн юм одоо урд атал одоо цаатлаар одоо гарч ирсэн байгаа харагдаж байна.
За энэ хамгийн урд дээр явж байгаа энэ сайн зэрэг одоо урдаад биш үзэгчтэй. Хөмөр аймгийн Номхон сүмийн Монгол Улсын говьд малчин Бачаруулыг сайн зэрэг одоо урдаад гарч ирсэн байгаа жишээ сайн зэрэг одоо урдаад байна. За цаатлынх нь болохтой зэрэг Хөмөр аймгийн Цогтоо сүмийн аймгийн алдар дээр Төвдөн жууган баярын 60 хүрэн гэдэг даат одоо цаатлаар одоо гарч ирсэн байгаа. За наал дээр 83 дугаартай энэ шар говцтой урдаан жинтэй одоо урдаас Хөмөр аймгийн Хамбог зүм яаж Баярбаатар одоо Цэцэгдрэн Баярбаатарын одоо урдан хүрээ хатад гараад ирсэн одоо гараад ирсэн харагдаж байна. За мөн одоо сөнгөн дээр 53 дугаартай өмнө Дундгой аймгийн хөлжүүлсэнгүй яач Зүхэгийн зол баярын одоо урдан хар хатад гарч ирсэн байдаг шүү дээ. Монгол Б тамхтай юм одоо урдаад. За ингээд одоо өнгөний хатнууд бол одоо бөөндөө одоо оршилж байна. 10-аад одоо хатууд одоо бөөндөө оршилж харагдаж байна. За ингээд өмнө говьгийн Манлай сумын Монгол Улсын говьд малчин Дожин сэрэнгийн бямжийн Монгол Улсын говьд малчин цолны медаль гоё наадмын хурдан хатын их гарааны 6 дээрээс иргсэн байгаа. За бөө жоох хойшоо суучаарай. Бөө хотнуудын ардаа дээр шамбур малгайтай удсан өмнө говьгийн Цогтоо сумын аймгийн алдар туяач алдар сайхны хүү сайн зөгтийн одоо жижиг улаат наатар одоо оршууллаа. Цэцэгдрэн Баярбаатар алдартай одоо унтсан байгаа. Баярбаатар алдар тийм одоо хурдан бор хатнууд оршууллаа. Энэ жил одоо Дурногой аймгийн сайн шанд одноо зохион байгуулагдсан аймгийн бүсийн уралдаанаас аргасан. За жоох ойртоод яваад байгаарай. Ойртоод одоо ингээд одоо оршлоод байгаарай. За энэ одоо хамгийн ар дээр одоо энэ одоо хүрээ хатад гараад ирсэн байна. За түүний урал дээр энэ 44 2 хатад оршуулж байна. 44 дугаарт уралдаан зурсан хиний хат хүн бахаа гэдэг чинь Өмнө аймгийн Хамбог сүм үеяч Түнтгийн ган жирлээ одоо урд хатад гарч ирсэн байна. Цаал дээр Өмнө аймгийн Цогтоос сүмийн алдарт байж Даваанын Батмөнхийгөө Батмарын одоо урдан татадаа гараад ирсэн харагдаж байна да. Өнөөдөр одоо ахнартайгаа урдаж гарч байна. Батмарг өөрөө унтсан байгаа харагдаж үзэгчтэй. За Батмарг одоо гараад ирсэн Батмаргийн одоо урд татадаа гараад ирсэн харагдаж байна. Сумын алдарт яаж Даваанын Батмөнхийн охин Батмарг одоо урдаад наал дээр 44 дугаартаа урдааны зөндөрсөн Өмнө аймгийн Хамбог сүм байж Түнтгийн одоо ган жирлээ одоо урд хатад гараад ирсэн харагдаж байна. За ингээд үзүүрийн бол автууд бол одоо хурдан байгаа шүү үзэгчтэй. За наатаар жижиг улаа одоо орж ирлээ. Өмнө аймгийн Цогтоо сумын яач алдар сайхны сайн зөгтийн одоо ордон жижиг улаан заалт наадал орсон. Заалт Өмнө аймгийн Баян-Уус Хамбог зүв аймгийн алдартай Цэцэгдрэн Баярбаатарын одоо ордон бор хатад гарч ирсэн дээ. Бор хатад энэ жил одоо бас бууршиг ордон байгаа та аймаг сүм орнотгийн жанртай олон наадмаас арилсан. За цаад наанасаа 3 төлөв одоо 93-тай өгөөд унтсан хурдан хатад ороод ирсэн шүү үзэгчтэй. За энэ одоо хурдан хатад одоо Өмнө аймгийн Хамбог зүв бай Цэцгэн Болдомрын одоо ордон улаан хатан байгаа шүү үзэгчтэй. За одоо улаан хат бол одоо саран тамхтай юм одоо хурдан хат бол одоо цаатлаар одоо ороод ирсэн байгаа. За өнгөн дээр Болтүрийн одоо Болцоргийн Эрдэнэтийн одоо хурдан хат үзэгчтэй. Өмнө аймгийн Манлай сүмийн үеяч Сумын Эрдэнэтийн одоо хурдан хөх хат одоо хөтөлцөөвээрээ хөх хат одоо гараад ирсэн байгаа. За ингээд за цаатлын одоо хат бол одоо Өмнө аймгийн Цогтоо сум аймгийн алдарт байж Төвдөн дөржин уган баярын одоо хурдан хүрээ хатад гараад ирсэн. Тором цагаас тодорж одоо урдсан 2019 оны Өмнө аймгийн Мандал сумын Баян хөшөөгийн 60 жилийн баян наадам тормондоо одоо дөрвөлжсэн да. Тэр чинь одоо Өмнө аймгийн Мандал сумын аймгийн алдарт байж Тавгийн гомболтын ботхон юм байв лөө. Тэгэж одоо санагдаж байхын. За одоо эмнэг сургуулийн спортын мастер аймгийн алдарт байж Тавгийн гомболтын одоо ботхон юм шиг санагдаж байхын. За одоо энэ Тавгийн гомболтын одоо нэр дээр одоо Тавгийн гомболт одоо тухайд одоо энэ тормонд нь одоо энэ юуныхаа Баян хөшөөхийн 60 жилд одоо төрүүлж байсан санагдаж байна шүү. За наатлын одоо 2 хатад орж ирсэн. За 3 хатад орж ирсэн. Салхин шар эдийн 3 хатны өнгөн дээр үзэгчтэй. Өмнө аймгийн Баян сум аймгийн алдарт Гандамрын мөрөвдөрж үеж хөрлөж Өмнө аймгийн Манлай сумын үе Сумын Эрдэнэтийн одоо урдан шарж хор салхин шар одоо наатал одоо 3 төмөний цаатал одоо оршлоод байгаа. За хамгийн наатал бол жижиг улаан одоо оршилж байгаа. Өмнө аймгийн Цогтоо сумын аймгийн алдарт байж Даваадэржин алдар сайхны хөө сайн зөгтийн одоо ордон тодорхойлж байгаа. За алдар сайхан гэдэг үеж одоо Цогтоо ир сайн зөгт одоо 3 хүн л одоо аймгийнхаа аавынхаа араас бол одоо олон сайхан одоо эрдэм одоо төгс уяг одоо гаргаж олон сайхан тэмээнүүд өгч хөрлөд байгаа. За ингээд одоо наадлаар бол одоо 38 дугаартай уралдааны замд одоо мордсон. Сайн зөгтийн одоо Өмнө аймгийн Цогтоо сумын сайн зөгтөө одоо урд хатад оршилж байгаа. Аймгийн алдарт алдар сайхан уяг сайхан таар буушрлуулж байгаа. Цаалтын Өмнө аймгийн Баян Хамбог зүм аймгийн алдарт Цэцэгдрэн Баярбаатарын одоо ордон бор хатанд гараад ирсэн байгаа шүү. Үндсэндээ үзүүрийн 7 хатадаа салж байгаа харагдаж байна шүү үзэгчтэй. Би төхөн тав хүндээ Өмнө аймгийн Манлай сумын Монгол Улсын говьд малчин Бямбожийн Дожин сэрэнгийн Бямжийн одоо Монгол Улсын говьд малчин цолны медаль гоё наадмууд хөргөж байгаа. За хөгтөмөө дөнгөн дээр вэ. Хөгтөмөө энэ жил одоо форумтай байгаа. Уралцсан болгондоо төрүүлж харагдаж байгаа. Өмнө аймгийн Баян сум аймгийн алдарт байж Гандамрын мөрөвдөрж үеж байгаа. Өмнө аймгийн Манлай сумын үеяч Эрдэнэтийн одоо ордон хөгтөмөө одоо оршилж байгаа. За арын тэмээнүүд бол одоо ордон Цэцэгдрэн Баярбаатар одоо ордон тэмээ бол дөрөвдөө ороод ирсэн. За наатлын цаатлын одоо хэний тэмээ одоо оршилж байгаа. Жижиг улаан ард үлдсэн юм бол одоо
Жижиг улаан бол 4 дээр одоо авсан байна. За бол төрийн тийм ээ 4 дээр юм биш үзэгч 5 дээр юм биш үзэгчтэй. За одоо барай одоо харьцаа. За эндээс нэг 20-30 метрийн заа яваад одоо бас хордны бай марчин. За ингээд Өмнө Гомгийн Мандайс уй Монгол Улсын гавьяат малчин Должин сэргийн Бямжийн гавьяат малчин цолны Меладгой наадмын хурдан ат барайнд орж ирэхэд арын 3-4 тийм ээ чи зүтгэсэн шүү үзэгчтэй. Өмнө Гомгийн Баян улсын аймаг алдартай ган түвний мөрөдөрч шүрлүүлж байгаа. Өмнө Гомгийн Мандайс бай Сумягийн Эрдэнэтийн хөгтмөө тийм ээ төрүүлээ үзэгчтэй. Төрүүлээ. За цаатлын тийм ээ нүдийг харъя. За цаатал наатлаар салхин шир 2 дээр орсон. 3 дээр нэг бол төмрийн тийм ээ одоо орсон. Бол төмрийн тийм ээ орсон. Цаатлаар хэний тийм ээ орчлаа. Төвднөр чи ууган баярын тийм ээ одоо орж исэн. За 53 дугаартаа ордоо Өмнө Гомгийн Дундгойн гүйлжсэн мэй зол баярын тийм ээ одоо 5-ын бойрон дээр одоо орчлоо. За Цэцэгдрийн Баярбаатарын одоо хурдан борд тийм ээ араас одоо орж ирсэн. За энэ жижиг улаа 7-гийн бойрон дээр одоо орчлаа да. За ингээд одоо эхний 7 тэмээний хооронд бол довтоохон уралдаан боллоо үзэгчтэй. Өнөөдөр гавьяатынхаа нутгийнхаа гавьяатын наадамд сайхан уралдаж байна. Баяр хүргэё. Баярлалаа. Та бүгд болсон сайхан гавьяатынхаа баярыг хүргэе. Миний ханы аавын ангийн хүүхэд энэ гавьяат тэгээ сайхан урилгатай ингээ сайхан баяр наадамд сайхан оролцоод няндаатай байд. Алтан сард дурхай ивэлээ тийм ээ. Тийм. За 2 тэмээ сайрагдууллаа. Тэгэлээ бас нэг хоёр орлоо. Миний сайхан нас бүүжээ гэдэг аймаг алдартай ясмин сайхан нас минь ингээ 2 тэмээ үйж ирсэн сайхан ингээ нэг хоёр орлоо. За өнөөдөр цолныхоо наадмыг хийж байгаа гавьяат малчиндаа хандаж сэтгэлээгүй. Тэгэлгүй ахаа. Ахын минь одоо сүргэн болон үе төмөр өсч ингээ сайхан эрүүл нэг сайн сайхан хүсэн өрөө гэрүүлдэн тийм ээ. За тийм байна. За баярлалаа. Та бүгд ажлаа амжилтсая. За баярлалаа. Сайхан аварж гэнэ үү, сайн явж гэнэ үү? Сайн аварч гэнэ, сайхан аварчаа сайн явж ирлээ. Ат өнөөдөр сайхан уралдаж хайрглаа. Баяр хүргэё. Баяртай байна өнөөдөр. За өөрийгөө савн өгч танилцуулаад атныхаа тухай ярьлаа. Би хамбогч маяrat Болтмор гэдэг хүн байна. Миний ат миний ботхон тэм байгаа мó. За сумор нутгийн наадамд орсон тэм байгаа мó. За өнөөдөр гавьяатынхаа наадмыг хийж байгаа бас энэ хүмүүс хүндээ хандж бас мэдлэгээ төвшөлөхгүй тий. За өнөөдөр энэ Амлаа сумд ирсэн гавьяат малчны наадамд ирсэн байна. Тэгээд сайн сайхныг хүсье да. Ата сайхан харагдуулаа. За баярлалаа. Өнөөдөр нь гавьяатынхаа наадамд ирж бас харагдлаа. За атныхаа тухай. Атны энэ манай Гамболдын найзын маань ат байгаа юм. Тэгээ 60-тай гэдэг ат байгаа. Тэгээд өнөөдөр найзгаа ил тэр аймаг дээрээс шууд аваад наашаа найзнаа уяа гэдээ аваад ирсэн. Тэгэхээр найзтай аваад ирсэн. 60-тай. Тормноос одоо урд юм байна. Энэ тормноос урд байсан цогтоогийн төрүүлээд өмнө говьт гурвлаад бас нөгөө баян шөнийхэн 60 жилээр төрүүлсэн байхгүй. Тий. За наадмаа жоо гавьяат таа. За гавьяаттай өнөөдөр энэ сайхан гавьяаттай баярлалаа. Ат өнөөдөр сайхан уралдаж хайрглаа. Баяр хүргэё. За. За Өмнө Гомгийн Манлай замдаа ирж хатаа боллоо да. За өөрийгөө сайхан танилцуулаад атныхаа тухай ярьлаа. За би Дундгой аймгийн Үлзээ цэмэн буянт багийн малч. Цөхөөгийн залуу иргэдэг хүн байна. За атныхаа тухай ярьлаа. За энэ манай дүүн Болдогийн унган отхон юм байна. Тэгээд энэ жил 3 уралт сайхан талаанд ороод Манлай жигслөөд сайн энэ дээр тавуулж. За Өмнө Гомгийн Манлай сумаас төрөн гарсан Монгол Улсын гавьяат малчин Должин сэргийн Бямжийн цолны Меладгой баяр наадмын хурдан атны уралдаанд төрүүлж яригдсан атнуудын бай шагналыг одоо гардуулах үйл ажиллагаа явагдаж байна. За өнөөдрийн одоо хурдан атны уралдаан бол үнэхэрийн үзүүштэй өргөн дэлгэр сайхан хурцтайчин уралдаанаар одоо дүүрэн болж өндөрлөө. За тэгээ үзүүрдээ төрүүгээ шийдсэн ийм сайхан уралдаан боллоо. За ингээд одоо бас баяр наадмыг зохион байгуулагчид болон за сум орон нутгийн удирдлагуудын төлөөллүүд за төрүүлж яригдсан атнуудын бай шагналыг гардуулан өгч баяр хүргэж байна. За төрөө атыг бол одоо өрөмжлөл медаль 1 сая төгрөгөөр одоо шагнаж урамшуулсан бол за амын үзүүний хурдан атыг 800 мянган төгрөгөөр Айргийн 3 тодоо ордлсон атыг 600 мянган төгрөгөөр за айргийн 4 5 тодоо ордлсон атнуудыг тус 400 мянган төгрөгөөр байж шагналыг гардуулан өгч баяр хүргэсэн юм аа. Тэгэхээр өнөөдөр бас таны Монгол Улсын гавьяат малчин хэмээх эрхэм цолны бас мялалга наадам бас өргөн дэлгэр сайхан эхэлж байна. Тэгээд баяр наадмын сэтгэл авахгүй да. Тэнгэр хангай сайхан зочид төлөвлөж олон сайхан наадам болж байна. За манай Бямж ухах маань бас өөрийгөө сайхан танилцуулахгүй юу? Ер нь одоо бас ихээс идэвэл байна. Таны аав ээж одоо бас хэн гэдэг хүмүүс
байна. Одоо тэр талаар бас ярихгүй тий. За ви одоо ихээсээ ёсвол талжиргийн бямж өгдөг юм л байна. Тэгээд манай ээж аав бол ер нь дандаа яг нутагсан таамаалал болж байгаад өдөө болсон да. Ер нь зөөр талын говь амтгай төхөм аргаланд ганцгаад тэгээд шавхтай говь гэдэг тийм л газраар ер нь нутгалж байсан. Зөөр талын багийнхаа зөөр талын айлдаа манай үндсэн нутаг маань тэр зөөр талын айлд. Баг одоо хүүхэд насаа сайхан дурсан юм. Одоо хэр мал нүдтэй хөвгт байв. Ер нь одоо сургууль соёлоор бас сувж ясна уу? За ер нь сургууль соёлоор яанах яваагүй байгаа ингээд өсвөл дугаараа л. За ер нь 1969 оноос 69 он 4 дугаар ангид өсвөл тэгэл одоо аваад дэргэд байжгаал 75 онд зэрэг албаа. 78 онд талагдж ирээ тэгэл мөн болсон да. За ер нь за яг хуу харсан дэмэг бол бараг таньна. Тэгээ ер нь дэмэн л голдуунтэй да хар саадууд дэмэг нь бараг ер нь тэнд харагдсан дэмэг бол тэнд явж илээ гэж бараг хэлчихнэ. Тэгээ танайх ус дээрсээ бас тэмээг олоор малж гэсэн айл уу? Ер нь говь тэм юм л. Ер нь бол яг нэгдэл гэдэг болоход л тэм юм л гэсэн. Тийм л байл ер нь л. За ер нь одоо бас тэмээнээс гадна аль төрлийн одоо ус малыг малж ирсэн бэ? Тэр үедээс бол яг нэгдэлийн үед бол даан тэмэг өмөлж одоо зах зээлийн үед бол одоо 5 ушмалтайгаа том ушмалнал малж байгаа да. Нэгт өсгөөд нэгс үед болдгоо тэмээ голдуу өсгдөг. Тэгээд цаадуул нь бол 5 ушмалтайгаа малж байгаа. Танай тэмээний утам огшил одоо хаанхын одоо огшмалтай За юм. одоо сүүлийн үед бол галбын говь болоо юм. Тэгэл нутгийн нэмээ дээ. Сүүлийн үед бол галбын говь болоо. Тэмээний утам боор автайсан. Галбын говь болоо. Ер нь бол манай багийн нутаг амбагт юм баян баг хоёр яг залгаа хоёрсон. Тэгээд ер нь бол ихэнх л галбын говь энэ тэр оксаны л малтай ер нь тэмээ бол ер нь. Энийг бол одоо бас хизэнээсээ хөдөлмөрч тэр дундаа бас энэ нутгалж байгаа одон гариг одоо суул устдаа бас их ойр хүн гэж одоо бас дуусан. Тэгвэл тэгээд хатаа юу гэж ажиглаж хардаг л юм да. Манай нутагт одоо яг манай гаднаас харахад аргалантайхан гэж том харахаар гэдэг. Тэрнийг өглөөд л ажиглад. За тэр бүгдгэр манантай байх юм бол тэр өдөр нь за бол залхтай шираатай байна. За сайхан тоглог зангирам татах юм бол хурууураа ордог. Засч ордог. Тиймэрхэл тэнэлэн голдуухан ажигладаг нутаг л дээр ер нь. За таны ахуул одоо Монгол улсын аварган байлчин. За таны одоо бас ханы одоо талаас бол одоо Монгол улсын одоо гавьяат нийлэлчин гэж ярих юм бол та хоёр манаас хоёр талаасаа их мундаг сайхан малч одоо хүмүүс нийлсэн харагдаад байгаа юм л да. За тий манай төрсөн хахад баасан жоо гэж бүгдэн Монгол ордос аварга малчин гэж манай ханы эхийнхэн төрсөн дөө дэжлэлийн хүүхэн дөө гэж Монгол улсын гавьяат нэгдэлчин гэж байсан. Тэгээд хоёр талаасаа л одоо нутаг усныхаа нэг дөрөөл одоо нэг тэгэл маллаж ил орон нутгтаа л энэ ажил хөдөлмөрөөр эрхлүүлж явсан л та юм л. Хэдэн оны одоо улсын аварга малчин бас хошин аварга малчин болж ирсэн. Тэр түүхээс. За чин 1980-аас 90 онд улсын аварга малчин болж ирсэн. Тэгээд дэрний дөрөнд бол аймгийн 3 удаа сумын 3 удаа аймгийн аварга малчин болж ирсэн. Тийм л амжилт гаргаж ирсэн да. Нэг төмнөөс 5-7 50 грамнаас хөлбөмбөг төмнөөс тэгээ улсын аварга малчин болж ирсэн. Тэгээ ер нь хөлбөмбөг 360 гаруй төмөн болдог болж ирсэн та мэдчихэд оюу болох нь. Тэгээ нэг төмнөөс 5-7 50 грамнаас тэгээ тэр үед улсын аварга тэргээр улсын аварга малчин болж ирсэн. За тэгээд өнөөдөр бас нутаг оронд сайхан таны одоо бас гавьяатын наадамс өргөн дэлгэр болж байна. Хоол айрын
ах トゥ төрөлцөж идгээд нутгаа олон бас одоо газар газрын уяачд одоо хөрөлцөн ирсэн байж тээ. За миний нэлээд наад том төрөлцөн ирсэн зочид төлөөлөгчд аймагс өдөрлөгөөд тэр холоо газраас хүрсэн ирлээ. Энэ удаа халуун талаархаа илэрхийлье. Тэнгэр хангай сайхан байна өнөөдөр. Зарлсан өнөөдрийн чинь бол их л салхитай зөрөөтэй сурахтай гэж зарлсан техник одоо их сайхан байна. Тэнгэр хангай манай юг тэтгэж яана л гэж үзэж байна да ер нь. За баярлалаа. Тэгээ тандаа бас эрүүлэг сарвал сайхан бүхнийг хүсээрэй. Улам сайхан амжилт өгсөөрэй. За баярлалаа. За та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. За ингээд харааны 6 дээр ирж байгаа байна. Ирж байна. За сайхан игнүүлсэн. За яваараа манай шилж. За инхүү эрхэм зүсгчтэй. Өмнөгөө аймгийн Манлай сумын Монгол улсын гавьяд малчин Должин сэрэнгийн Бямжийн цолны имэл алгой наадмын хурдан тором одоо гараан зураад ирсэн. За өнгөн дээр 7 дугаарт Өмнөгөө аймгийн Цогтгоо сумын үе Өмнөгөө аймгийн Манлай сумын сумын эрдэлтийн одоо урдан шар тором одоо гарч ирсэн байна. Өмнөгөө аймгийн Цогтгоо сумын их хоёр урдгалын сумын алдар дуяаш Ууган баярын пөрөв даваагаа үе шурлуудаг жижиг шар одоо гарч ирсэн харагдаж байна. Ард дээр энэ 103 дугаартай уралдааны Өмнөгөө аймгийн Цогцын сумын яж сэргэлэнгийн дорм одоо гарч ирсэн баг харагдаж байна. За 3 дээр 38 дугаартай уралдаансан Өмнөгөө аймгийн Цогтгоо сумын аймгийн алдар дуяаш Даваадарчийн алдар сайхны одоо үе шурлуулж байгаа. За шар торм одоо сайн зэгтийн одоо урдан шар торм гарч ирсэн байж үзэгчтэй. За энэ одоо энэ жил одоо олон наадамд харагдаж төрүүлж байгаа. Өмнөгөө аймгийн Мандлаваа төрүүлсэн, Өмнөгөө аймгийн Мандлаваа сумын баян наадам төрүүлсэн, Өмнөгөө аймгийн Хамбог сумын баян наадам төрүүлсэн. За Өмнөгөө аймгийн Хангар сумын бүсийн уралдаанд дайргийн 4-т одоо оролцсон дорм 2 дээр одоо гарч ирсэн харагдаж байна. Ард дээр нь 26 дугаартай урдан дорм бас нэлээд ширэг үйл орсон. Өмнөгөө аймгийн Цогтгоо сумын Хариат аймгийн алдар дуу яач Төвдөн дөржин Улаанбаатарын үе хөдлөж байгаа. Өмнөгөө аймгийн Манлай сумын үе яач сумын Эрдэнэлтийн одоо урдан ландрам шар торм одоо гарч ирсэн байна. За ирээдүйн 2026-25 оны 10 сарын 4-ний өдөр Өмнөгөө Өвөрангай аймгийн Баруун Баялаг самцгомсон ирээдүйн урдад одоо бас хайрагцсан цагаас эхлээд өнөө жил одоо олон наадамд одоо хайрагдаж төрүүлж байгаа. За 5 дээр Өмнөгөө аймгийн Цогтгоо сумын их хоёр урдгалын үе сумын алдар дуяаш Төвдөн дөржин Хосбаатарын хүн маргадын одоо урдан шар торм одоо гарч ирсэн байна. За ингээд маргад өөрөө унтсан байгаа харагдаж үзэгчтэй. За Өмнөгөө аймгийн Цогтгоо сумын их хоёр урдгалын залуу яж Хосбаатарын маргадын одоо урдан торм бол одоо 5 дээр одоо гарч ирсэн байгаа харагдаж байна. За эхний 5 торм бол одоо тасарлаа олдлоо. За арын тормнууд аруулч. За ингээд эхний 5 торм бол одоо сүтгээтэй гарч ирээд уран тормны уралдааныг одоо хөтөлсөн. За эхний 5 торм одоо гарч ирсэн. За 3 нь бол одоо Өмнөгөө аймгийн Цогтгоо сум одоо их гоё урдгалын 3 торм одоо гарч ирж байгаа харагдаж байна. За арын тормд орсон. За 4 дээр энэ хиний торм одоо орж ирж байна. Өмнөгөө аймгийн Цогтгоо сумын алдар доош 5-ын Төвдөн дөржин одоо урдан 3 торм одоо гарч ирсэн баг харагдаж байна үзэгчтэй. За ингээд 6 дээр одоо гарч ирсэн баг харагдаж байна. За энэ Өмнөгөө аймгийн Манлай сумд 2026 оны 1 сарын 13-14-ний өдөр зохион байгуулагдсан аймгийн бүсийн уралдаанд бас хайрагцсан торм одоо 6 дээр одоо гарч ирсэн байна. Түүний арал дээр 102 дугаартай Өмнөгөө аймгийн Хамбог сумын үе яач Цэцгийн бол төмрийн одоо урдан шаран торм одоо гарч ирсэн байна. За энэ ханта хамгаар дээр одоо 53 дугаартай урдааны замд одоо морцсон. За энэ Дундгой аймгийн Үлзий цэмэн үе яач Золбойрын одоо урдан торм одоо гарч ирсэн байна да. За сая одоо татны уралдаанд бол одоо торм нь бол татны бол одоо хайрагцсан гээд Өмнөгөө аймгийн Дундгой аймгийн Үлзий цэмэн үе яач Сүхэгийн Золбойрын одоо урдан торм одоо гарч ирсэн байгаа харагдаж байна. За одоо урагшилнаа. За ингээд одоо Өмнөгөө аймгийн Манлай сумын Өгөөмөр багийн Монгол улсын гавьяат малчин Должин сэрэнгийн Бямжив гэж одоо улс Балчир багнаснаас Тэмээх Тэнгэрлэг амтныг одоо үеж хурдлуул маллаж одоо адгуулан маллаж олон сайхан одоо амжилттай хийсэн болсон. Тэртээ 1989-90 оны үед одоо бүгд найрамд Монгол ард улсын авраг малчин болж байсан. Дараа нь одоо бас Монгол улсын одоо хошоо авраг малчин болж байсан. Ингээд өнөө жил одоо бас Монгол улсын ерөнхийлөгчийнхөө зарилгаар одоо бас сүрээр дараг чимээх галмарын жилийн мосгон дээр бас Монгол улсын гавьяат малчин золыг одоо авсан. Тэгээ малчин золныхаа гавьяат малчин золныхаа баян наадмыг одоо нутаг орондоо үнэхээр сайхан хийж байна. За түүний одоо үр хүүхдүүд, ах トゥ төрөлсөд за Өмнөгөө аймгийн Манлай сумын одоо бас Иргэдийн төлөөлөгчийн засаг даргын тамгын газар гээд олон байгууллагууд одоо хамтарч одоо энэ сайхан баян наадмыг хөргөн дэлгэр сайхан болгож байгаа гэсэн та бүхэндээ хэлгээд таатай байна. За ингээд одоо хурдан тормны уралдааны үзүүшээ уралдаа. За сайн зөв цаашаа нийлүүлсэндээ нийлүүлэхгүй наан үлдэж гээд байсан. За 5-ын Төвдөн дөржин одоо хөрөн дорм ард үлдэж байгаа харагдаж байна. За Өмнөгөө аймгийн Цогцын сумын Сэргэлэнгийн одоо хурдан дорм одоо гэсэн 2 торм 4 5 6 дээр шүүзэгчтэй өзөөрийн 4 торм одоо жоохон салах шинжтэй боллоо да. Аатайхан ганган шиг үзүүштэйхэн уралдаан гэдэг чинь ганхандаа үзэгчтэй одоо нэг 500 м яваад Монгол улсын гавьяат малчин
Бямжийн цолны медалгаа наадам хурдан тором одоо гарааны барийн дорноо үзэгчтэй. За одоо хэмээх Тэнгэрлэг хамтыг адуулан болгож одоо Өмнө Говьмгийн Манлай сумаас одоо анх удаага одоо Монгол улсын Тэмээчин гавьяат одоо төрж байгаа ийм сайхан одоо бас хүндэтгэл баяр наадам бол одоо өргөн дэлгэр одоо сайхан болж байна. За ингээд одоо Монгол улсын гавьяат мэлчин Бямжов түүний одоо гэргий одоо урт насан хэмээх одоо эрхэм сайхан хүмүүсийн одоо хөдөлмөр энэ сайхан одоо алдар гавьяаг тэмдэглэсэн одоо Монгол улсын гавьяат малчин цолны юм одоо Мялалгой наадмын үзүүрийн дөрвөн тором тарлаа үзэгчтэй үзүүр дээр таралж байгаа дүүрэн 40-тэй таралж яаш үзэгчтэй дүүрэн 40-тэй таралж байна. Наалтын Өмнө Говьмгийн зогтуусан мingээс уяач сайн зогтын дорм одоо уршилж байгаа. За маргадын дорм наатлаас 2 удаа уршилж харагдаж байна. За цаатлын 2 дорм одоо уршилж байгаа шүү үзэгчтэй. За Өмнө Говьмгийн Манлай сумын уяач Эрдэнэтийн одоо урд норм одоо уршилж байгаа. За ингээд дүүрэн 40-тэй дөмөггөө уралдааны түүхийг одоо мэдэх мэдээж байна. 200 метрийн за хөлтлээд үзүүр дээр тараллаа үзэгчтэй ганган шуухан гатаага уралдаан болж яаш үзэгчтэй. Өмнө Говьмгийн Манлай сумын уяач Сумягийн Эрдэнэтийн 2 дорм цаалтаа одоо уршилж байгаа үзэгчтэй. Барааны алтан шар 6 дээр алин дөрвж гэж гинөө үзэгчтэй үзүүрлөө ороод ирсэн алтан шар 6 дээр алин гэж гинөө сайн зөгтийн дорм наалтаа үзэгчтэй. За тэр сайн зөгтийн дорм одоо уршилдаа. За Эрдэнэтийн дорм одоо сорсон. За маргадын дорм одоо орсон. Өмнө Говьмгийн Манлай сумын уяа Сумягийн Эрдэнэтийн 2 дорм бас одоо харигдсан да. Яа. Аргагүй ганган шиг уралдаан боллоо да үзэгчтэй. За 5 дээр Өмнө Говьмгийн цогтуусмын ихгүй урдгаалын уяач 5-ын төвдөн дөржин одоо хүрэн дорм 5 дээр одоо уршилж байгаа хурдалж байгаа харагдаж байна. За 6 дээр Өмнө Говьмгийн зөгцсөн сүмэн уяач Сэргэлэнгийн дорм одоо 6 дээр одоо орж ирлээ. За ингээд харахгүй одоо хаата ганган шиг ийм сайхан уралдааны гэрч боллоо үзэгчтэй. Өмнө Говьмгийн Манлай сумын өгөөмрөгийн Монгол улсын гавьяат малчин Дөржин сэрэнгийн Бямжовын одоо гавьяат малчин цолны Мялалгой наадам хурдан дормынхөө барайнд одоо орж ирлээ. Үзүүштэй үнэхээр сайхан уралдаан боллоо. Гавьяатын наадам дэрж тором сайхан уралдлаа. Баяр хүргэе. За баярлалаа. За энэ жил одоо шаартрам хурдан байгаа даа тий. За хурдан байна. Энэ жил 9 уралд 10 уралдаад 9 орчих шүү дээ. 9 10 дахь 11 уралдаа 9 10 дахь орчиж байгаа юм шүү дээ. За тэгэл гавьяатынхаа наадам хийж байгаа бас одоо гавьяатаа хандж гэлээ тий. За гавьяатаа хандаж тэгээд эрүүлэн сарвал сайхныг л хүсье да. За өнөөдөр гавьяатынхаа наадамд сайхан одоо уралдаж байна. Тэгээд тором сайхан харагдууллаа. Оо баярлалаа. Тэгээд тав гэдээс энэ цагаан баярын мэнд хүргэе. Тэгээд 2 3 4-өөр орлоо. Тэгээд миний аавын сайхан одоо үеэлүүдийн тийм ээ. Тэмээ үйдэг хүмүүсүүд ингэ сайхан миний тором 2 тормыг гойж ирээд ингэ сайхан 2 4-өөр орлоо. Сайхан харгуулаа. Гавьяатаа одоо илүү их амжилт хүсье та. За маргадын маань одоо тором сайхан харагдлаа. Баяр хүргэе. Баярлалаа. За миний өөрийгөө сайхан хэлж болохгүй юу? Нэг Хосватрын маргаддаг. За өнөөдөр тэгээд ах нартайгаа бас өөрөө тормоо авчирч тормоо наад сайхан харагдууллаа. Сэтгэлээ болохгүй юу? За баярлалаа тэгээд. За хэдэн жил тэмээ унж байна? 3 жил. За тэгээд тэмээ унахын одоо сайхны талаар яриа. Тэр уралдаа лайлагдах нь гоё та тэгээд. За тэмээ унахгүй бол одоо яах вэ? Ямар сэтгэл вэ? Онцгой л идэв шүү. Онцгой байдаг. За тэгээд улам их амжилт хүсье. За. Özür урлаа. Сонио орлоо. Тий. За тэгээд энэ статья идэх баг. Тий. За тэгээд бас ер нь наадам ба сайхан болж байна. Үзүүштэй сайхан уралдаа, газар сайхан хурдан. Тэмээ улаан тавьчихсан ч гэсэн яри мундаг наадам боллоо. Сайхан. Өнөөдөр бас онцгой байна шүү. За өнөөдөр Манлай нутагтаа ирж тормоо сайхан харагдуулаа. Баяр хүргэе. За баярлалаа. За миний тором 8 7 орж байна. За энэ Манлайд босон бүсийн урлаанд харагдсан тий. Тэг гурвсан. Тэгээд отхон гэдэг үг батхан дээр байгаа. Надад бэлэгдсэн. Хурдан байна. За тэгээ өнөөдөр бас энэ Монгол улсын гавьяат малчин Бямжов хэмээх эрхэм сайхан малчин цолны наадамд одоо ирсэн байна. Тэгээ бас сэтгэлээ орцгоо. За энэ сайхан цолны наадам хийж байгаа. Хөтөлбөрийн баатар насаар гэж өрөө идэ. Энэхүү сайхан бэлэгтэй сайхан өдөр одоо энэ өнгөрсөн одоо могой жилийн адаг дээр болон одоо морь жилийн эхэнд Монгол улсын гавьяат малчин хэмээх эрхэм үнэтэй цолыг хүртсэн одоо Бямжов ахтаа болон гэр бүлийнх нь урт насан эгчтэй болон та бүхэнд одоо эрүүл энх аз жаргал хамгийн сайхан мөхнийг хүсье. Халуун баяр хүргье. Тэгээд одоо өнөөдөр энэ сайхан өдөр одоо цолныхаа Мялалга наадмыг хийж одоо төмөн олног цуглуулан 2 насны хурдан тэмээ уралдуулж
гадна дотноос улан сайхан зочид хийчихэд аймаг орон нутгийн удирдлагуудын төлөөлөл ирсэн ийм сайхан өдөр одоо баяртай сайхан өдрийг одоо бид бүхэн хамтдаа тэмдэглэж байгаадаа туул их баяртай байна. Ингээд энэхүү үйл ажиллагаанд одоо Манлай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын тамгын газрын хамт олон хурдан тэмээний уралдаанд хамтран зохион байгуулж 6 сая 500 мянган төгрөгийн одоо төсөв санхүүг хамтдаа гаргаж одоо энэ наадмыг зохион байгуулж байгааг одоо бас та бүхэн дуулахад таатай байна. За ингээд та бүхэндээ эрүүл энх ад жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөй одоо 9 үеэрээ дэлгэрч явахын яруулыг өргөн дэвшүүлээ. Өөр хүүхдүүд нь үргэлж одоо алдар цуугаа мандуулж Манлай сумын нэрийг өндөрч өргөж байхын өрөөлийг хүргье. За энэхүү Өмнөг аймгийн Манлай сумын Монгол Улсын гавьяат малчин Должин сүрэнгийн Бямжуйн цолны мэл алга баяр наадмын хурдан торомны уралдаанд төрүүлж яригдсан торомнуудын байшинлыг гардуулж байна. За ингээд одоо өнөөдрийн баяр наадмын одоо хурдан торомны байшинлыг за Монгол Улсын гавьяат малчины одоо өөр хүүхдүүд, сумар нутгийн удирдлагууд за мөн одоо өнөөдрийн баяр наадмыг зохион байгуулагчдын төлөөллүүд одоо гардуулан өгч баяр хүргэж байна. За мөн одоо төрөө тормыг сая төгрөгөөр одоо байлаа. За тэгээд одоо бас өргөмжлөл медаль мөнгөн шагналаар одоо шагнаж урамшуулсан өргөн дэлгэр хуяачдыг дэмжсэн, малчтаан дэмжсэн ийм сайхан баяр наадам уралдаан бус юм аа. Тэгэхээр одоо таны хань одоо шинэ галмарын жилийнхэн одоо сар шинийн босгон дээр бас Монгол Улсын гавьяат малчин хэмээх одоо эрхэм цолны эзэн болж одоо бас нутаг улсаараа сайхан баярлж байна. Тэгээд энэ сайхан баяр наадмынхаа сэтгэлээс уулзахгүй. Бид нар маш их баяртай байна. Өгөн маань насаараа малсан тэмээ малсан 4-р ангиас гараад тэмээ маллаар тэгээд цэрэгт яваад тэрийн 3 жилийг өнгөрөөгөөд ирээд тэмээгээ яг малсан. Өнөө хүртэл. Одоо болтод одоо ингээд 70 хүртэл жил бас л яг тэмээнийхэн төлөө зүтгэж байгаа. Тэр их зүтгэлийн үнэлж төр засаг маань ингээд сайхан гавьяа шагнал хүртээс маш их баяртай байна. За манай урт насны эгч маань бас өөрийнхөө тухай бас ярихгүй те. Таны одоо аав ээж эцэг их одоо тийм ээ. Бас удам судрахын талаар бас ярихгүй те. Манай одоо бид нар яг ээж маань нэг 2 хүүхэд гарсны би эгчтэйгээ хоёулхан байдیں۔ 2 эхээс хоёулхан. Тэгээд аав ч яах вэ? Аав одоо тусгай аав байсан. Тэгээд одоо манай ээж өндөр настай одоо 96 таа гүшин байна. За сайхан насалж байгаа тийм. Тэгээд өгөнтэйгээ суугаад 3 хүүхэд төрүүлсэн. Хүүхдүүдийн талаар бас ярихгүй юу? Хэдэн одоо ихтэй эмэгтэй хүүхдүүд төрүүлсэн. За тэгээд бас хүүхдүүд хаагур юу хийж байна тийм ээ? Нэг хүү 2 охин байгаа. Хүү маань Улаанбаатар хотод амьдарч байгаа гэр бүлээрээ. Дараагийн охин маань бас Улаанбаатар хотод гэр бүлээрээ. Бага охин маань одоо энэ оюун толгойд ажилладаг. Хоёр маань одоо насаараа л одоо сайхан мал малсан. Мал малахын сайхан юу гэдэг вэ? Үнэхээр гоё штэ. Мал мална гэдэг чинь. Үүд малчин хүний жаргал гэдэг чинь тэр дуу үнэн үгтэй дуу штэ. Мал маллах сайхан малчин хүний жаргал шүү гэдэг. Үнэн гоё дуу, үнэн үгтэй. Үнэхээр л одоо ингээд тэнгэр сайхан байж явах чинь орой ч юм уу гэдэг малдаа гараа явж явах нь хачин жаргал. Маш сайхан. Малчин байхын жаргалыг амсаж эдэлж ирлээ шүү дээ. За манай урт насны эгч маань бас малчин бас дээрээс нь сайхан шүлэг уран зохиолын одоо сайхан амжилттай хөө. Тэгээ ер нь бас хизэнээс гэж одоо бас шүлэг зохиолж одоо бас энэ сайхан салбарт бас одоо өөрөх уран бүтээлийг төөрөвж байсан. Тэр талаас ярил тийм ээ. Өөр нэг баг байхдаа нэг зүгээр нэг дууны хувиргаж ягаад бодоод ягаад байдаг байсан өөр тэг шүлэг мүлэг гэж боддоггүй байсан чинь гэнтгэл нэг одоо бүр 40 гарсан хойноо нэг шүлэгдгэнт ороод ирсэн жоохон баг байхаа үеийн юм бодож байгаа. Тэгээд тэрнийг яаснаас хойш л ерөөсөө ингээд юм бичмээр санагдаад нутаг ус маань бишэр надад нутаг усныхаа тухай л бичдэг дөө. Тэр нутаг ус ч сайхан штэ. Хамгийн гол мал сүрэг нутаг усныхаа тухай л бичдэг. Тэгэл тийм л байна өөртөө. Ер нь хичнээн шүлэг зохиосон. Бас тэндээс бас дуу бас нэлээд сайхан төрсөн байна. Тэгээ би одоо нэг нийтийн юунд нэг зохиол одоо хэдэн дуу оруулсан хэдэн шүлэг хэвлүүлсэн. Өөрөөр одоо би шүлгээ бас мэдэхгүй байна. Яг төдий зохиосон шүү гэж хэлж мэдэхгүй байна.
Тий. За тэгээд өнөөдөр бас одоо Гавьяатын маань наадамд бас хоёр талын ах トゥ төрөлсөд доос нутгийн олон төмөн за тэгээд одоо аймаг орон сумын орон нутгийн удирдлагууд олон хүмүүс хүрэлцэн ирсэн байна. Тэгээд тэр хүмүүстэй сайхан талархал төвшүүлж баяр наадмын одоо сайхан эрүүл мэндчилгээ төвшүүлэх гэх юм. За ингээд бидний хүндлээд хүрэлцэж ирсэн бүх хүмүүстэй маш их баярлалаа гэж хэлье да. Одоо бас удирдлагууд ч тэр адилхан малч тэр энэндээс ирсэн хүндэлж ирнэ гэдэг чинь бидний хүндлээд ирсэн хүмүүс шүү дээ. Тэр бүгдтэй л маш их баярлалаа. За айгүй Өмнөг аймгийн Манлай сумаас төрөн гарсан Монгол улсын Гавьяат малчин Дожин сэрэнгийн Бямживын Гавьяат малчин цолны Мэлалга баяр наадам за 2 насны Тэмээний уралдаан хүндэтгэлийн үйл ажиллагаанууд бас өргөн дэлгэр үргэлжилж байлаа. За ингээд одоо уралдаан тэмцээн өндөрсний дараагаар за Өмнөг аймгийн Манлай сумын спорт зааланд за хүндэтгэлийн хүлээн авалтын арга хэмжээ зохион байгуулагдлаа. За энэхүү одоо хүндэтгэлийн хүлээн авалтанд аймаг сум орон нутгийн удирдлагууд болон за хүндэт зочид төлөөлөгчид Монгол улсын Гавьяат малчин Бямжав түүний гэргий урт насан гэд одоо эрхэм сайхан хоёр хүний одоо хоёр талын ах トゥ төрөл хөрсөд найз нөхөд ангийн хамт олон нутгийн одоо зочид төлөөлөгчид бас хол ойроос олноор одоо хүрэлцэн ирсэн байсан гэдгийг та бүхэндээ хэлэхэд таатай байна. За ингээд хүндэтгэлийн хүлээн авалтыг за Өмнөг аймгийн Манлай сумын засаг дараагаар бас олон жил ажиллаж байсан. За мөн одоо Өмнөг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дараагаар ажиллаж байсан. Төр нийгмийн одоо Ахмад Зүтгэлтэн сугургай одоо бас нээж үг хэлж хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид одоо бас мэдлэгээ дэвшүүлэн одоо бас үг хэллээ. За үүний дараагаар одоо урлаг соёлын олон одоо үйл ажиллагаа зохион байгуулагдсан. За ингээд одоо эрхэм хүндэт үзэгчид та бүхэн Өмнөг аймгийн Манлай сумын Монгол улсын Гавьяат малчин Дожин сэрэнгийн Бямживын цолны Мэлалга баяр наадмын хүндэтгэлийн одоо хүлээн авалтын үйл ажиллагааг хүлээн авч үзнэ үү. За ингээд яг одоо Манлай сумандаа ажиллаж амьдарч байсан хүмүүсээс өнөөдөр одоо 3 дахь Гавьяат төрсөнд үнэхээр манлайчууд бид бүгд одоо маш их баярлаж бахархаж байгаа. Ингээд Бямжав болон Бямживын хаан гэр бүл хүүхдүүдэд бас одоо хувьяасан болон одоо хүүхэндүүд Монгол улсын Гавьяат нэглэлчин хүүхэндүүгийн бүхэл одоо хүүхэд үрсад ахын дүүсийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж баяр хүргэж байна. Энэ сайхан нутагта ээдээ өгсөн элсэн шаргалгав нутагта энэ ертөнцид төр эрдэн түнний биеийг олдохдоо энэртэй сайхан ээж аавын ерөөл бэлэгтэй 9 сайхан хүүхдийг 3 дахь болон хороо дэлхий дээр мэндэлжээ. Хархан багнаснасаа хайртай аав ээжийнхээ сургаалаар эзэн могчинсийн үеэс эрхэмдэндээ дижирсэн талангаа дүүрэн мэлчижөөдөг таван мөшөөмалта атгуудан мадлал түүний дотроос тэмээ сүргээ олноор нисгэж нэгдэлний биеийг үеэсээ ахгуулаад өсөг өдөр багнаснасаа ардын сэргийн айрамд 3 жил хааж ирээд аав ээжтэйгээ хамтдаа аж жаргалын бэлэг дэмбэрэлтэй 3 дөхмийнхөө нутгаар тэмээ сүргийг өсгөж үржүүлж эхэлсэн юм байна. Цэл залуу сайхан насныхаа гавтал дээр батарч цэлгэр сайхан уудам шаргалаг ов нутагта эхэн дөхөм дунд төхөм адаг төхөм гээд үдсэн харсан сонин содон үлэг гөрүүлийн сайхан нутгаар үнэн цагаан сэтгэлээр дүүрэн бэлэг дэвшин жаргалтай тэшигэн жүүл тэнгэрдэг говийг хиймэрдэг бэлэг дэмбэр тэмээ сүргийг өсгөж үржүүлж эхэлжээ. Энэ Гавьяат сайхан тодыг авах болцлыг нь хангасныг тайлан тооцоо хийгээ та бүхэндээ бас зарим нэг зүйлээс нь засаг захиргааных нь бодод танилцуулж дээш нь өргөх хүчиг барихтаа нэгдэл нийгмийн үеэс ахгуулаад идэр залуу наснаас элсэн энэ говьд халуунд нь хавж хүүтэнд нь хөрж өөрийн Гавьяат мэлгээр өнөртний сургаад хангай дэлхийгээ ажиж мэдэж харж ажиглаж байдаг малчин хүнний соргог сэргэг ухаанаараа Монгол тэмээгийг чинь үржүүлээд нэгдэл нийгмээс ахгуулаад ноорон биелүүлээд сүү сайдынхаа цагаас сүрэг олноор нэгтэл ботго төлийг авдалгүй боожуулж байдаг бодсон сансан бүхнийг биелүүлж байдаг ийм гайхалтай эрхэмчин залуу зарим нэг малчин тэмээштэй заад сургаж захаас нь ахгуулаад ийм гайхалтай элсэн шаргал өвнөвтөг эдээшиж удах нутаг газрын нүртэл зааж өгчээ.
хангай дэлхийгээ ажигдаа харсан үтсэн бүхнээ тогтоогоо хаагуурч гисэн явж эрэлчин гीчдээ энэ хэвтэйхэн сайхан элсэн шаргал говь нутагта тэмээг үржүүлж удах Тэнгэрлэг Монголын хиймэрлэг судалгаа шинжилгээнээс ахгуулаад суур багаас нь ихтүүлж байдаг ийм гайхалтай ерөөл бэлгээр ингэртэн өнөөдөр гавьяа тэмээх цодыг гайхамшиг хамттан гардуулан өгсөн гэж нутгийн олон түмэн баяр жаргалаар багширч бахархал болгож бямж явахтаа баяр хүргэж Хүрэлцэн ирсэн энэ сайхан ерөөл бэлэгтэй хүндэт та бүхнийг урилга залдаг гүргүүлээд унаагсгаар өрн далдан автраад унад төсөж уурч уйлж дууж ухааж гэрсэн унган сайхан багнуудтай өөдөө саран сууга өнөр олон та бүхэн өгөөмөр багийнхаа малчин олон түмний бахархал болж өнөө жилийн хувьд мандаа нутгаас төрөн гарсан 17 дахь гавьяатаар тодроод байгаа юм байна. Ардын Баатар нандад араас нь арслан Дэмүүдгээд алдар цуутай олон хүмүүсийн эгнэн юугаан багтаж ингэрдээгүүрээ хэвгуулцтай эрхэмдэн дээдэж ээдээ өгсөн элсэн шаргал говь нутгаан ботож шаргал өнгийн сайхан дэвжих төрийн дээдийг өмсөж мандах төрийнхөө малгайг өмсөж бүтэх төрийн мүсийг үсэж тулах төрийнхөө мутлыг өмсөж туураг тусгаар миний Монгол дорнодоо олон алдартангууд мандаа болсон хүлгүүдээрээ мандаа бол тэмээн сүргээрээ мандаа Тэнгэрлэг хиймэрлэг эрхэм та бүхний ажил үйлсээр мандаж ад жаргалаар халигаан салгаж буян даяа ирөөдөр бусдыгаа мандаадаг булган сүлтэй байж ажил үйлс нь өөдрөг өтөмжтэй ад жаргалаар халигаж салгаж авсан толгоон ахиулан дээшлүүлээд хөдөлмөрийн Баатар болохын амны бэлэгтэй өрөөдийг дээш нь дэвшүүлэн айтгая. Энэ өнгөрдөг намар Минжээ баахыгаа одоо гавьяат малчин тодорхойлж явуулсан. Тэгээд энэ маань одоо хүсэл маань биелж гавьяат малчин боллоо. Одоо энэ бол одоо маш бидний хувьд манай орон нутгийн хувьд багийн хувьд одоо маш том үйл явдал болж байна. Малчин хүн гэдэг бол одоо надтай зүйрлэшгүй малчин хүн гэдэг бол одоо маш их нөр хөдөлмөр одоо олон талын мэрэгжил малчин хүн мянган мэрэгжилтэй гэж одоо цагуурч байдаг. За тэгээд хөдөө аж ахуйн бүх одоо малынхаа эмч байдаг, хүнийхээ бас эмч байдаг. Ерөөсө бүх талын одоо мянган мэрэгжилтэй ийм хүн байдаг. Тэгээд одоо энэ их нөр хөдөлмөрөөр одоо говь нутагтаа одоо тэмээн сүргэн өсгөн үржүүлж энэ сайхан одоо алдар цалан төрсөн бямжигтан дахин баяр хүргье. За тэгээ энэ Бямбужи уртнасан хоёр гэдэг чи одоо би уртнасангийн ээжийнхэн тэмээг авч малж байсан хүн. 1987 онд. Тэгээ би тэр тэмээг 2-3 жил маллаад сумын авраг малчин гэдэг цолыг хүртэж байсан. Тэгээ бид нар энэ Бямбужи уртнасан дадаа долоосрон тэр одоо нэг усанд
тэмээ малж нэг бэлчээрт малаа малж өсгөж тийм сайхан нутаг бэлчээрт бид нар амьдарч байсан улс. Тэгээд Бямбажав Уртас соёртой Монгол улсын гавьяат малчин болсон гэдэгт талархаж маш их баярлж байна. За тэгээд хойш тийшээнд болгон сүултээ олон гавьяатууд төрөх болтугай. Тэгээд тэр хоёрт эрүүлэн сайн сайхан өнгөсөн өрөөгөөд насныхийг насалж яваарай, буян нэхийг эдэлж яваарай гэж хэлье да. Тийм. За манай ахын хүч хоёр бол хар багаас л малын цахад өссөн малчин айл улсууд бүгдээр санж мачаад говийн тэмээ сөрөгдөр голдоохон бага насангур болсон юм асуудал да. Тэгээд одоо энэ нөр их хөдөлмөрийнх нь олон жилийнх нь ашиг гарч улсын сайн малчин аваад удаагүй байж байгаад гавьяат малчин гэдэг сайхан өндөр цолыг дөрөөс авлаа. Тэгээ энэ бол нүдэ олсон маш сайхан шагнал зөв хүнийхэн гарт ирлээ гэж миний хувьд бол дүүг хувьд их баярлж байна би. Манай энэ ах эгч хоёр бол бүр энэ хонхортой тийм одоо онцгой сайхан улсуудын үр удам юм байгаа юм. Өөр дээр үсэ. Миний ээж тэгж хэлдэг үсэ. Тэ хамгийн сайхан улсуудын үр удмаа гэж энэ сайхан улсууд байгаамаа гэж. Тэгээд ийм сайхан улсууд бол явандаа одоо зөв сайхан сэтгэл нь энэ төрөд одоо гавьяа ацалтан болжээ. Тэгээд энэ хоёр ах эгч хоёртон одоо баяр хүргээд эрүүлэн азрал сайн сайхан өсөе. За хүндэтгэлийн хүлээн авалтын үйл ажиллагаа хөргөн дэлгэр солон дулаан уур амьсгалтай олон одоо улс зүйлүүдээр хөргөлж байлаа. За ингээд хүндэтгэлийн хүлээн авалтанд одоо хүрэлцэн ирж энэхүү баяр наадмыг зорин ирсэн хол ойрын ах トゥ төрөл төрөсөд үр хүүхдүүд сумар нутгийн удирдлагууд гэдэг олон хүмүүсүүд бас гавьяат малчин хэмээх ихэм цолныхаа мэлалгыг хийж байгаа. За Монгол улсын гавьяат малчин Дожин сүрэнгийн Бямжав болон за түүний гэр бүлд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулж чин сэтгэлийн үгээ ерөөлийн одоо үгээ хэлж байлаа. За тэгээд одоо Улаанбаатар хотоос, Далан задгад хотоос, за мөн одоо хөрш зэрэгэлдээ сумдуудаас, за мөн одоо Дорногов аймгийн Улаанбаатарх Мандах сумдаас гээд бас олон газраас бас газрын одоо хүндэт зочид төлөөлөгчд одоо хамтдаа мал одоо аж ахуйн салбарт бүтээн зүтгэж байсан малчид хөлөмөрчд, за ах トゥ төрөл төрөсөд найз ангийн хамт олон за сумар нутгийн одоо ус иргэд төрийн байгууллагууд гэс газар нутаг нутгийн за салбарын одоо олон одоо хүмүүс одоо энэ сайхан гавьяат малчныг хүндэтгэж цолны мэлалга баяр наадам хүндэтгэлийн үйл ажиллагааг зорин ирснэ хэлж өөрсдийнхэн одоо гарын бэлэг за мөн одоо хүндэтгэлийн зүйлийг гардуулж байсан. За ингээд одоо үзэгч та бүхэн Монгол улсын гавьяат малчин Дожин сүрэнгийн Бямжавын хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр зохион байгуулагдсан. За ингээд одоо хүндэтгэл үзүүлэх чин сэтгэлийн одоо мэдлэгээ дэвшүүлж байгаа энэ сайхан үйл ажиллагааг хүлээн авч үзнэ. гавьяат малчин болсон Минжимаадаа болон Уртнаасандаа эрүүлэг сайн сайхныг өсөй өрөөгөөд ахайхын гэр бүлээс чухал зүйлийг дурсгал болгон гардуулъя. Баасан жиг бэмж өгöd хоёр саха
авраг малчин байдаг. Тэгээд бид бүхний бахархал болсон энэ хоёр хүн байгаамаа. Энэ хоёр буурлмаа. Тэгээд төрсөнд одоо Бадам хандынх нь хүүхдүүд одоо бас хүндэтгэл үзүүлье. Тэгээд Ая ижи мамо хоёр маань урт насанд эрүүл их байж удаан жаргаарэ гэж хүсэн ёроё. За өнөөдөр манай аав Должин сүрэнгийн BMJ-ийн Монгол Улсын гавьяат малчин болсон цолын мэлалга мад маш сайхан болж боллоо. Тэгээд энэ сайхан хүний үргэлжил болж мэндэлсэн миний хувьд их азтай хүн юм. Тэгээд бид эхээсээ 3 бол тэгээд нэг ах нэг эгчтэй би айлын баг хүүхэд. Тэгээд аав ээжтэй хамгийн сайн сайхны бүхнийг хүсээ ёрой. Монгол Улсын гавьяат малчин гэхийн эрхэм энэ бол маш том шагнал, хүндтэй шагнал. Тэгээд энэ шагналыг авах хүртэл аав маань маш их хичээсэн, маш их хөдөлмөрлсөн. Хүний дээд явсан танаараа маш их бахархаж байна л гэж хэлмээр байна. Манай аав хоёр их өгөөмөр тусч хүмүүс. Тэгээд аавын маань одоо малчин одоо гарааг нь гаргасан ч гэдэг юм уу, эсвэл мал молхот нь дэм болсон хүмүүс маш олон байдаг. Тэгээд тэднэрээс манай аймгийн амраг малчин болсон хүмүүс ч байдаг. Тэгээд тэдний амьдрал нь маш сайхан яваад бид нар бас их сэтгэл уяг үргэлж талархалтай явдаг. Бас нөгөө хүний ачиг одоо өөрсдөө нэг сайн явахаараа хариулж байдаг штэ тэ. Тэгэхээр бид нар ч гэсэн одоо манай аав ээжийн ачиг бас мундаг сайн хариулсан юм өдөлмөрч хүмүүс байдаг. Манлай сумын засаг даргын тамгын газар тэгээд иргэдийн төлөвчдийн хурал мөн тусал дэмжсэн мөнх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээ аав ээжийг маань одоо энэ хүү эрхэм цолонд хүртэл одоо ингэ дэмжижсэн нутгийн ахан дүүстэй маш их баярлалаа. Найз нөхдөд маш их баярлалаа гэж хэлмээр байна. За энэхүү эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ бид бүхэн энэ удаагийн баяр наадмын нэвтрүүлгээр Өмнөг аймгийн Манлай сумаас түрэн гарсан Монгол Улсын гавьяат малчин Должин сүрэнгийн BMJ Монгол Улсын гавьяат малчин цолны мэлалга баяр наадам хүндэтгэлийн үйл ажиллагаанаас бэлтгэсэн нэвтрүүлгийг өргөн барьлаа. Нэвтрүүлэг бүтээхэд бид бүхэнтэй хамтран ажилласан Монгол Улсын гавьяат малчин Должин сүрэнгийн BMJ түүний одоо гэр бүл, за өөр хүүхдүүд, за сум орон нутгийн удирдлагууд баяр наадмыг зохион байгуулагч нартан талархал төвшүүлье. Ингээд Монгол Улсын гавьяат малчин Должин сүрэнгийн BMJ танд болон танай гэр бүлд энэ нурмагийн хамгийн сайн мөнийг өсөн өрөөж Монгол Улсын Хүндрвийн Баатар малчин болохын ёроолыг өргөн төвшүүлье. Ингээд үзэгч та бүхэндээ өргөн барьсан шинэ нэвтрүүлэг маань түрээд өндөрлөж байна. Нэвтрүүлэгт хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.